Сайн байцгаана уу? Та бүхэндээ дүрсээр наадыг дэвтэрт бүтээлчээр ажилласан Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын дунд үлгийн мөнх тулга овогтой тод гэрэл гэдэг хүүгийн дэвтрийн үйл ажиллагааг танилцуулъя. За тэгэхээр дүрсээр наадыг гэдэг энэхүү дэвтрийн хувьд дүрс үүсгэж бүтээлчээр ажилладаг. Дэвтрийн баруун гар талд зурах аргачлал бүхий ийм дэвтэр бий. Давхар хүүхдийн сэтгүү хөгжүүлдэг. Тухайлх юм бол урт гурвалжин дүрсийг луун болгох, богино гурвалжин дүрсийг манжин болгох, зовон дүрсийг төмөс болгох ч гэдэм үү те хүүхдүүд тухайн нэг хэрэгцэлсэн орооцолсон дүрсүүдийг ажиглаад баруун гар талд байгаа зааварчилгыг харан зураг бүтээл болж амилуулдаг. Мөн дунд нь баяжуулан зурдаг ийм дэвтэр байна. Ер нь л хүүхдүүдийн хувьд маш олон төрлийн зураг бүтээл туурвах, зурах аргачлалд суралцах, бие даан бүтээлчээр ажиллах, мөн эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдтэйгээ хамтын ажиллагааг өрнүүлэх, хамтдаа зурж бүтээсэн зүйлээ нэрлэх, өгүүлбэр зохиох, ярилцах гэх мэтлэн хүүхдийн бүхий л талын хөгжлийг дэмжих боломжтой. Дүрсээр наадыг гэдэг энэхүү дэвтэрт 3-4 настай хүүхдүүд маань яаж ажилласныг бас харах боломжийг олгож байна. Тэгээ хөөрхөн эцэгчүүд багш нарын дэмжлэг тэгээр хүүхдүүд маань ингэж хөөрхөн бүтээл хийж бүтээлчээр ажиллажээ. Мөн Төвшин Ширээ сумын ахлах бүлгийн сурагч Мөнх Өслөнгийн бас дүрсээр наадыг дэвтэрт зурсан зураг бүтээлийг харж танилцъя. Тэгэхээр дүрсээр наадыг гэдэг энэхүү дэвтрийн хувьд хүүхэд болгон өөрийнхөө чадамжаар баяжуулан зурах боломжтойгоор онцлог. Хүүхдүүдийн бүтээл дахин давтагддаггүй. Тэгээд хүнсний ногоо, жимсгэн, хүүхэд хичээлийн хэрэгсэл, эмэгтэй хүн, эрэгтэй хүн, найзуудаа тавилах хэрэгслийг, хувцас хэрэгсэл, агас далайн амтан, гэрийн тижээмэл амтан ямар хөөрхийн барахгүй 4 настай хүүхдүүд бол илүү чадварлаг зурсан байна. 5 хөшөө малаа, халуун орны амьтдыг, хот тосгод гэх мэтлэн хөөрхөн 20 төрлийн сэдвээр баялаг агуулгаар ийм бүтээл хийдэг дэвтэр, зургийн дэвтэр байна. Ингээд бүтээлч Монгол хүүхэд маш олон болох болтугай. Би Мөнх Өслөн болон тод гэрэл нартаа баяр хүргье.